Монгол хөгжмийн сэтгэлгээ даруй түрхэн хөгжин дэлгэр түгэ. Монгол улсын гавьяач жүжигчин хөгжмийн зохиолч Даржвын Дашним. Дашним гэдэг нэр Өлзий наран гэсэн төвд үг. Хүн доторх хүн явсан миний сайн нөхрийн нэрээ. Энэ хүмүүнийг мартвас бид бурхны өмнө нүгэлтэнгүүд болох авай. Энэ хүнээр бид хийхэл Монгол дутдаг юм а. Ардын уран зохиолч Бавуугийн лавгсүрэн. Даржвын Дашним гэдэг хөгжмийн баялаг ертөнцийг бид бүрэн нээж тэр тусмаа ойлгож чадаагүй нь харамсалтай. Хүн гэнэн байдгийн хар гайгаар Дашнима дандаа л байж байхын бодсноос ийхүү харамсахын гажланд учирсан байна. Дашним амьд сэрэмдээ нэн ихийг бүтээсэн. Дахиад 30 ядахта 10 жил амьдарсан бол Монголын хөгжмөд том ул мөрөө үлдээгсэн шав минь. Монгол улсын ардын жүжигчин профессор хөгжмийн зохиолч Пүрвживийн хаян хэрвээ. Бурхан тэрэнд маань их авьяас их сайхан хүн чанар заяасан билээ. Тэрээр зөвхөн дуучин байгаад зогсоогүй. Олон дуу хөгжим бичсэн авьяаслаг хөгжмийн зохиолч байсансан. Төрийн чагнал хөгжмийн зохиолч Цогцлын Нацагдорч. Дууг хоолоогоор дуулахаас сэтгэлээр дуулах нь зүрхэнд илүү ирдэгэ гэдгийг хамгийн хүчтэй мэдэрч байсан дуучин бидний үеийнхэн дотроос Дашним маань байхаа. Миний цагаан сарын шинэ нэгний тухай дууг намдуухан сайхан дуулж радиод бичүүлж үлээ. Дуучин хүн дуу зохиохон дуунда ойрхон байдагтай холбоотойгоор сайн дуу төрөх нь элбэг байдаг юм. Дашнимын дуунууд сайн гэдэгт багтаж орох ёстой дуунууд. Монгол улсын хөдөлмөрийн баатар төрийн хөшөө шагналт ардын жүжигчин хөгжмийн зохиолч Нацгийн Жанцнаров.